онц сурдаг. Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь тулцсан мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байж штэ. Шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүй нэвтрүүлгээ өдөр бүр 10 цагаас хүлээн авсаасаарай. Эддэ шилтэй баг гэж та цагтаа хэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл хүргээд явчихна гэсэн. Yes. Шилтэй баг яа. Өглөөний мэндийг хүргэе эрхэм хүндэт сонсогчдоо UBM радио 89.3-аас эрхэм сонсогч та бүхэндээ мэдчилж байна. За даваагаас баасан гараг бүр энэ цаг хугацаанд хүрдэг шилтэй багийн танин мэдхүн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. За шууд эфирт хөтлөгч Пүүжэ миний би болон хөтлөгч багийн ах нар ажиллаж байна. За өглөөний мэндийг хүргэе багийн ахаа. За өглөөний мэнд хүргье. За өнөөдөр чинь 2024 оны 8 дугаар сарын 8 буюу одоо сайхан 28 дашралтсан сайхан өдөр байж байгаа. За өнөөдөр чинь ямар өдөр лээ Пүүжэ? Өнөөдөр ч одоо олон улсын аавуудын өдөр шүү дээ, тийм ээ. Тийм ээ, өнөөдөр ч олон улсын аавуудын өдөр. Тэр утгаараа хоёулаа өнөөдрийн шилтэй багийн нэвтрүүлэг дээр ер нь аавын тухай ярихаар сэдв бэлдэж орж ирсэн байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бас хөөрхөн сонирхолтой яриа болох уу да. Дандаа нэг баярын гэхээсээ илүү арай илүүгээр шинжлэх ухаанаар задлан шинжилсэн ийм л одоо нэвтрүүлэг болох уу гэж гордож найдаж сундаа хоёулаа. За ямар ч үсэн аавын төвийн баярыг одоо хизээнээс эхэлж тэмдэглэж ирсэн. Тэр талаар бас та нэг дэлгэрэнгүй мэдээлэх үү? За тэгээ ер нь бол маш товчгоноо. За ер нь бол эн чинь хамгийн анх аавуудын өдрийг л 1910 онд Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод суудаг Дод гэдэг одоо охин энэ аавуудын өдрийг санаачилсан гинэ. За энэ охин бол одоо тухайн үед 16 настай байсан. За тэгээд аав нь бол нэлээд их одоо цаг бусаар ингээд нас уртсан. За тэгээд одоо айлын 5 хүүхэдтэй ингээд ээж нь өсгсөн ингээд ийм охин байсан юм байна. Тэгээд аавыг маш их сандаг байж л дээ. Аавыг алдсан хүн ч одоо тэгэлгүй яах вэ? Тэгээд тэр утгаараа бол энэ охин чинь ээждээ хэлээ. Тэгээд одоо энэ 8 дугаар сарын 8-ны өдрийг яг ингээд аавдаа зориулж одоо дурсгалын өдөр болгож аавуудын өдөр болгож ингээд тэмдэглэж гисэн байгаа. За ингээд энэ одоо юм өдөр чинь өөрөө бас шашны итгэл үнэмшил өндөртэй охин байсан учраас энэ юм одоо тэр үзэл санаанд маш их дэлгэрээд ингээд 1966 он гэд чинь Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч бол энэ их зөв санаачлаг байна. Ингээд энэ 8 дугаар сарын 8-ныг бол ер нь олон улсын аавуудын өдөр болгоё гэж ингэж аль бие ёсоор баталгаажуулж ингээд тэр цагаас хойш дэлхийн нийтээр олон улсын аавуудын өдөр болгож тэмдэглэсэн юм байна. За харин манай улсын хувьд гэвэл харьцангуй сүүлд шүү дээ. Энэ 2005 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоо гэдэг одоо байгууллагаас санаачлаад энэ олон улсын аавуудын өдрийг тэмдэглэжээ гэдэг ингээд аль бие ёсоор хэлээд 8 дугаар сарын 8 бол одоо сүүлийн 2000 ч одоо 19 жилийн өмнөөс бид нэр олон улсын аавуудын өдрийг тэмдэглэдэг болж тэ. Урд нь бол яг үү 3 сарын 18 чинь эрчүүдийн баяр, цэргийн баяр гэж явждаг байсан. Ийм л өчтэй юм билээ дээ. Цэргийн баяр, эрчүүдийн баяраар цөөх юм даа. Тэгээд цэрэг явсан уугүй юу гэдэг хамгийн маш ялгарлаа. Тийм байдаг. Өнөөдөр аавуудын баяраар бас чи хөөгдөх үү гэдэг намайг. Бас тэгсэн тийм бас. Хаал тэгээд байгаа шүү. За болоо. Тэгсэн юм аа. Болоороо гэж бодлоо ярих. За тэг өнөөдрийн бит хоёрын сэдв аав байх ухаан та ямар төрлийн эцэг байдлаар бит хоёр багхан зэрэг бас тал position-оос мэдээлэл хүргэнэ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэр аав байна гэдэг бол өөрөө их том ухаан юм байна л да. Тэр чинь аав байна чинь өөрийнхөө тэр нэг ууртаа уцаар та байх уу? Эсвэл хүүхэдтэй тусалдаг аав байх уу? Эсвэл одоо бүр үл тоомсорсон аав байх уу гэдэг ингээл бид нар чинь ингээ хар ухаан боддог. Гэтэл эний чинь айл одоо 1967 оны үеэс гуулаад эн чинь шинжлэх ухааны одоо ангилал болгоод судлагдсан болгоод явуулсан юм байна л да. Тийм ээ Пүүжэ? Тэгсэн байна. За би бол одоо хүүхдгүй аав болоог байна. Одоо та бол одоо аав хүн одоо та ямар төрлийн аав бэ ер нь? Одоо хоёулаа эхлээд ангиллаа ярьж байгаа тэр төрх нь өөрөө шилжлээ да. Дандаас нь өөрийгөө тоолгон гаргая да. Бодлоо өөрийг уншиж байгаа аль сайнаас нь. Би яг итгэл яа. Чамаг тэгж хэлж мэдсэн юм а чи муу гэх юм чи. Харин чамаг хэрнээ аав болохын алдаад харин би чи сэдвээ мэдчихсэн учраас чи сайн аав болсон уу гэж би чамайг шалганаа тэр үед. За хамгийн ихний аав заяа. Хүлцэнгүй эцэг гэх гэж ямар эцэг хэлэх вэ таны хувьд? За хүлцэнгүй эцэг гэж байдаг. За энэ бол шууд өөрийнхөө бодлоор хүлцэнгүй эцэг гэдэг бол ер нь хүүхдүүдээ их бууж өмтгөл даав ээж гэдэг хэлнэ шүү дээ. За нэг хүүхэд нэг юм авах гэн. За тэгээд нөгөөт нь орилж харлангууд тэгэл буугаад өгчдөг. За нэг зөрүүлээд гүжүүлэнгүүд нь л одоо нөгөөтийнхөө үгийн ордог. Ингээд нэг дандаа буулт хийдэг аав гэдэг л одоо хүлцэнгүй эцэг гэх л удаа гэж би бодож суун да. Ямар хөө байд юм бэ чи нэ? Миний бодлоор хүлцэнгүй эцэг гэж ер нь жоо хүүхдтэй хай харамжгүй байна. Тэр чинь өөр асуудал байхаа. Тэр чинь ан энэ бол би одоо үл тоомсорлсон гэж одоо явсан дээр байхад. Тийм үү. За ямар ч хүлцэнгүй эцэг гэдэг ямар шин чанар байд юм бэ гэдэг. За
За үлцэнгүй эцэг гэхэд хүүхдтэй одоо хариу үйлдэл их үзүүлдэгч шаардлага бага тавьдаг гинэ. За маш нээлттэй харилцдаг. За мөн хүүхдтэй шийдвэр гаргах эрхийг бүрэн олгодог гэж байна. За тэгээд дүрм журам тогтоодоггүй, эсвэл хэрэгжүүлж чаддаггүй. За хүүхдийнхээ аз жаргал, баяр баясгалыг бүхнээс дээгүүр тавьдаг. Заримдаа хит зөөлөн хүлцэнгүй идэхгүй байдаг гинэ. За тэгээд энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдтэйгээ найз нөхөд мэт харилцах нь түгээмэл байдаг. За тэд зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийдэг бөгөөд ямар нэгэн ойлголцол гарч эхэлмэгц төрүүлж буулт хийж хүүхдийнхээ хүсснээр асуудлыг шийдлэх хандлагатай байдаг. За ямар нэгэн тушаал заавар өгч дүрм журам тогтоох нь тун ховор бөгөөд за би хүүхдтэй хизээч үгүй гэж хэлэхгүй. За эсвэл миний хүүхэд юу хийхийг хүсэж байгаагаа өөрөө сонгох эрхтэй гэж үздэг. За гэвч хүлцэнгийн эцэг эхчүүд одоо хүүхдтэй нийгэмд хэрхэн бие авч явах ёстой талаар ойлголтыг бол маш бага өгдөг. За жишээлбэл маргааш өглөө эрт хичээлдээ явах ёстой ч өмнөх оройн одоо хүүхэд хит орой болтол кино үзэхээр шийддэг. За тэгвэл энэ тохиолдолд одоо хүүхэд маргааш өглөө нь ядарч хичээл дээр одоо нойр мөглөн гэдгийг одоо эцэг эхчүүд мэдэж байгаа хэдий ч одоо хүүхдийнхээ хүсснээр орой болтол киногоо үзье гэж зөвшөөрдөг. Тэгээд за тэгээд тэрнээс болж одоо хүүхэд нь маргааш хичээлдээ хоцрох, за хичээл дээр нойр мөглөх, юм дутуу ойлгох гэх хэмжлээ бас буруу одоо юу гэх юм бэ? Үр дагавар гардаг. Тэгээд ер нь бас энэ бол ер нь амьдрал дээр их түгээмэл байдэн шүү дээ. Одоо чинь манай багын чинь бас одоо ер нь айлуудын баг хүүхд их байд юм да. Тэгэхээр та хамгийн том юм шүү. Одоо би ямрыгээс ойлгож амжихгүй л одоо энийг нэвтрүүлгээ орж байгаа сүүлд нь өөр дээр нэг авъя даа гэдэг. Одоо сайн-сайнаас нэг чи тэгээл хэлээ. За дараагийнх нь шин чанар. Дараагийнх нь бол захирангүй эцэг гэдэг ангилал байд юм байна л да. Авторитар гэдэг ангилалд ордог юм л дээ. За энэ төрлийн эцэг эхчүүд нь ямархуу хүмүүс байдаг вэ гэхээр за маш их өндөр шаардлага тавьдаг ч гэсэн хариу үйлдэл бага үзүүлдэг гэнэ л дээ. За хүүхдийн хэрэгцээ шаардлагыг үл харгалзан маш их хатуу дүрм журам тогтоодог. За ер нь бол ийм эцэг их бол үе амьдрал дээр тогтоодог шүү дээ. Бүр ингээл аашлаа загнаа тэгж болохгүй ингэж болохгүй бос суу гал ингээл яриад байдаг. Тэгэл энийг хүмүүс тэрийг наад ч болохгүй шүү дээ гал ингээл. Айгу хэцүү хажуугаас нь харахад л ингээд ядардаг байхгүй. За энэ хүүхдтэй жинхэнэ нөгөө ямар юмны хүчирхийлд өртөж जैन да гэдэг юм болдог байхгүй. За тэгээ хүүхдүүдийн асуултанд ихэвчлэн би хэлж байгаа учраас чи зүгээр дугуй наатахыг хий, дугуй даг гэл ингээд баг ингээд бүр 20 30 настай болсон том залуу хүртэл барыг 6 настай хөвгч ингээд зандраал тэгээд байгаа юм харагдаад байдгийн амьдрал дээр. Тэгэхээр ч бас нөгөө хүүхэд нь хэцүү. Хичнээн том бол би энэ хичнээн томорсон ч гэсэн оюуны ингээд хүчрхийлчихэд байгаа байхгүй тийм төрлийн эцэгчүүд харагдаад байдیں۔ За тэгээ харилцаа нь бол ихэвчлэн эхлээд эцэг гэх нь дараа нь хүүхэд нь гэсэн нэг талыг л баримтлсан юм. Одоо solid бие одоо тийм онцгой л одоо харилцаа үүсдэг юм байна л да. За тэгээ жишээлх юм бол одоо энэ тоглоомын дэлгүүрт ороод ээж аав нь одоо тоглоом авчихыг хүсэхэд шууд л одоо хүүхдийн өсөлтийг харгалзахгүйгээр шууд аав нь ч юм уу ээж нь одоо ингээд энийг авна гээл нөгөө хүүхд нь одоо ямар өсөлттэй байгааг нь тооцохгүй шууд аваад өгчдөг. Эсвэл хүүхд нь энийг авна гэдээ уйлжсэн ч гэсэн үгүй наадах ч тийм байдгүй маа гэж хэлээд ингээд аваад өгчдөг. Тэгэхээр энэ дээр миний нэг жишээ байд юм л да. Манай хүү одоо бол том хүү болсон л доо. 10 эдтэй 3 настай байхад нь чинь дөнгөж л одоо нэг хөлд ороо нэг ойр зур нэг юм аа ингээд энийг тэрийг гэдэг ойлгуулж ясан үе л дээ 3 настай байсан үе. Тэгээд дэлгүүрт ороод тоглоомын дэлгүүрт ороо би тэр. Тэгээд яг ихэвчлэн бол өмнө би ингээд би тэр чи эхнэр би тэр чи хоорондоо ярьж байгаа тоглоом аваад өгчдөг байсан байхгүй. За тэр үед ч бас арай жоохон байсан баг. Тэгээд 3 настай байхад нь нэг удаа би тэр саваг удаа за чи өөрөө тоглоом сонг гэд хэлчихгүй юу. Чи ингээд өөрөө ингээд хараад тэгээд тэр 3 настай хүүхдүүд чинь бид нар чинь ингээд харж байгаа аль нүдэн таарсныг авнаа л гэж бодож байсан шүү дээ бид нар чинь. Тэгсэн чинь манай банд бараг 20 минут тэр толоомуудыг ажиглаж зогссон шүү дээ. Тэгээ бид тэр бүр ингээд гайхаад ингээл бүр ингээд удаан яваал ингээд ингэсээр гал тэгээ нэг толоомон дээр сонгосон. Тэгээ тэр цагаас эхлүүлээ бид тэр бодож ирсэн. Гэхдээ энэ насыг баг гэж болохгүй юм байна. Энэ чинь бас нэг тэр хүн чинь дотроо өөрийн гэсэн сонголт хийгээд байх шүү гэдэг имийг бол бид тэр хоорондоо ярьж ирсэн. Тэгээд тэр цагаас эхлүүлээд бас нэг юугүй бас нэг хичнээн чи насан жижигхэн ч гэсэн ингэж дарангуйж тоглоомын сонголт хийхээ ер нь болсон доо тэр цагаас хойш. Тийм ээ. Бас таны жишээн дээр ярих юм бол энэ бас их захираа тавил хүүхд бас өөрөө шийдвэр гаргах тал дээр бас муу сул дорой болж байгаа. Тийм өөртөө итгэлгүй болчих. Тийм ярин л за ингэж жижиг энэ хүн хэлж ижил би яах ёстой гэдэг өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Тэгээ нэг дашуурдуулж яж хөдөлдөг л тийм л хүн болно шүү дээ. Тийм болох юм байна. Тий. За дараагийнх нь эрх мэдэлтэй эцэг гэх. За энэ бол баг миний таамаглаж байгаагаар танихаас баг эсрэг байр суурьтай эцэг хаа. За харъя. За нийтлэг шин чанар гэж байна. Өндөр шаардлага тавьдаг шигэ хариу үйлдэл сайн үзүүлдэг.
За мөн дүрм журм тогтоодогч уян хатан байж чаддаг гэж байна. За тэгээд хүүхдийнхээ мэдрэмж, үзэл бодлыг сонсдог бас хүндэлдэг. За тэгээ алдааг нь хүлээн зөвшөөрч чаддаг, хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг. За мөн альваад тэнцвэртэй хандаж, эцэг эх ба хүүхэд хоорондын дундын харилцааны зөв хит хязгаарыг тогтоож чаддаг. Энэ бол маш зөв юу явж байна. Энэ бол харьцангуй бас уян хатан байна те. Айл талаа нэг хит сулвш, хит чанга биш байна. Өөрийгөө яахгүй. За тэгээд энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд онцгой ач холбогдол өгөхийн зэрэгцээ, за тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага ихээхэн дэмждэг. За тэгээд хүүхэдтэйгээ альваа зүйлийн талаар нээлттэй ярилцдаг бөгөөд эрх мэдэлтэй эцэг эхт хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой сахилга баттай хүн болон өсөн торных нь элбэг. За тэгээд захирангүй эцэг эхчүүдээс ялгаатай нь тэд шаардлага тавихтаа ямагт учир шалтгааныг нь тайлбарлаж мөн хүүхдийнхээ санаа бодлыг хүндэтгэн сонсож чаддаг гинэ. Харин тэ уг нь бол санаагаар болдог бол одоо энэ төрлийн эцэг байхыг хичээмээр юм шиг байгаа юм. За би ч гэсэн одоо өөрийнхөө хэмжээнд л одоо хичээж байна гэсэн үг л дээ. Өөрийгөө бас ер нь энэ ангил руу оруулахаар шүү дээ. Цэлгээ сайхан бүжээ чи одоо нэг юм бодно байгаа энэ тал дээр бол. Жишээ нь гинэ. За хүүхэд нь тэмцээнд хожигдсондоо одоо уурлаж маш их бухимдсан гинэ. За тийм хяналтаа алдсан байлаа. За энэ үед нь бол одоо нөгөө нэг эрх мэдэлтэй эцэг их ямар хариулт үзүүлсэн бэ гэхээр энэ үед эрх мэдэлтэй эцэг эхчүүд хүүхдийг загнах эсвэл зөнгөөр нь орхихын оронд за би чамайг яагаад уурлаж байгааг маш их ойлгож байна. Ингэж бухимдах нь ч зөв. Би ч гэсэн ингэх л байсан. Гэхдээ хүн төр зургийн за сэтгэл хөдлөлтөө хит автаж болохгүй гихчлэн хүүхдийнхээ одоо сэтгэл хөдлөлийг ойлгож бууга илэрхийлэхийн зэрэгцээ асуудлыг нь бас хэрхэн шийдвэрлэх талаар бас ингэж зөвлөгөө өгдөг юм байна. Тэгдийн ер нь юу гэдэг юм да. За манайх бол яг хүүхдүүд маань ингээд шатар тоглодог л доо. Манайхан чи ер нь манай гэр бүлэрээ бас ер нь шатард жаахан элэгтэй гэх юм да. За мундаг гэхэ болио гэхэд элэгтэй л айл л да бид нар ч. Тэгээд нөгөө хүүхдүүдийг жоохон баг шатрын тэмцээнд их авч явна бидэд чи одоо Монголд зөндөг тэмцээн болдоо шүү дээ. Тэгээд жоохон хүүхдүүдийн шатрын тэмцээг инээдтэй ялж байгаа хожигдсон шууд ил байдаг байхгүй юу. Тэгээд хожихороо зүгээр ингээд хөөрөөл дивкцэл ингээд баярлал гараад ирнэ. Хожигдохороо ингээд хөөрх ингээд хан налол долоор уруугаар ингээд хан зурөөл яваад ингээд тойрол яваад тэгээ хөөрх юмтан тэгж яхад ингээд мэдэгдэх. За энэ хожигдсон гэдэг. Тэгээд юу юм харж байгаад л эцэг эхчүүд их шатаж байгаа харагддаг тэмцээн дээр. Хүүхэд нь хожигдоод гараад ирэнгүүт чинь зарим эцэг эхчүүд болондоо байж байгаа зогч байгаа юм чинь. Чи яагаад хожигдов чи тааснаас гал ингээл айгүй юу. За нэг үе бол би ч гэсэн бас ингээд хүүхдээ хожигдоод гараад ирэхэд шатдаг байсан л да. Дээр үедээ. Сүүлдээ бол айгүй ер нь юу их гэж тулгаагаа ярьлаа гэдэг шиг юм болох ч юм. Тэгээд сүүлдээ бол айгүй бол. Үнэхээр одоо тэгээд ер нь бол эцэг их байж сурдаг юм байлээ л дээ. Залуу байгаад бол ер нь мэдээж нөгөө ихний хүүхдүүд бүх юм дуршигдсан шүү дээ. Тэгээд 2 3 дахь хүүхдээр ч юм л аль хэдийн алдаа оноогоо дэнсэлсэн. За би нэг иймэрхүү юм тохиолдолд бол нэг иймэрхүү ариун үйлдэл үзүүлэхэд болоо явчих юм да. Эхнийх дээр бол үнэхээр дуршилт ер нь. За тэгээд ялангуяа тэр нөгөө аавууд дээр бол энэ дээр онцлуулаад хэлэхэд аавууд бол охтуудтай бол ер нь базуулдаг шүү дээ. Аимштай гэж. Одоо манай охин чинь манай хамгийн том ч одоо охин шүү дээ. Тэгээд юу гэдэг вэ? Нөгөө жоохон багт ингээл намайг ч ороод ч мороод ажил төрлөөсөө ингээл ороод эхнэр ингээл охин залгана гэж жоох юм. Тэгэл цаана ээж нь залгаас. Аавч зэрэг гэж байна. Асуугаад дээрэн тахгүй сонсогдоо. Тэгээд нөөдх нь аав дээр гэж байна гал ингээл асуу. Тэгээд сүүлдээ том болоод ирсэн чинь ээжийн шаардлагаар охин залгана. Тэгээд охиныг эхнэрийг залгахад бол би чи айхгүй шүү дээ. Бараг хаа би өөрөө мэдчихээн гэх охиныг залгахад жаахан эвгүй байгаа юм чинь. Тэгээд нөгөө охин чинь залгаал. Одоо манай охин залгаал. Аав хаана явж байна гэл. Газар дээр явж байна. Тэгээд хур дээр гал уцаа тавиад. Тэгээд зүрх салгалаад явчихж байгаа юм чинь. Тэгээд ер нь бол аавууд бол охтуудтай үнэхээр базуулд юм даа. Би одоо хүүхдг болохоор мэдэхгүй л байна. Хүүхдтэй байсан бол бас их энэ зэдв нэлээд урт явах бах. Тийм тэгээд стожинк нөгөө залуу аавын дуршлаг бол ер нь их явна да. За тэгэл шүн одоо хүүхдээ одоо памперсын одоо солихоос гулаад ер нь аавс амьдралч бас чанга. Би тэгээ бас энэ чинээс бас би өөрийгөө ямар төрлийн аав болох юм болоо гэж бодоод бас судаллаа. Би нэр нь эрх мэдэлтэй эцэг тал руу биний шинж тэмдэг. Чи одоо сэтгэл мэддэг болсон. Тэгэхээр ер нь бол энэ бас хэрэгтэй дээ. Ер нь мэдж байгаа юм гүйлсэд wel дээ. Таных нь юутэй л эцэгтэй. Чи хотлоо намайг өөр сэтгэврүүл жигч байгаа байлгүй дээ бодвол. За тэгэхээр сүүлийн одоо шинж тэмдэг. За энэ сүүлийн шинж тэмдэг нь бол эн чинь
бүр сүүлд энэ Стэнфордын их сургуулийн эрдэмтэд саяны тэр хоёулагийн ярьсан тэр нөгөө эхний 3 шинж тэмдэг бол бүр анх 67 онд үүсэн. Тэгээ сүүлийнх нь бол тэр 90-ад оны үед Стэнфордын их сургуулийн эрдэмтэд нэмж оруулж ирсэн гэж байгаа байхгүй. За энэ бол хайхрамжгүй эцэг гэсэн ангиллыг оруулж ирж байгаа юм да. Uninvolved гэж байгаа юм л да. Одоо үл хайхрах гэдэг. За энэ шинж тэмдгийг бол ахна хэлээд үгүй. За ер нь бол энэ бол сүүлийн үед нэлээд их газар авж байгаа. За сошиал орчинд ухаалаг гар утас муц гарч ирсэнтэй холбоотой ямар шаардлага тавьдаггүй. За хариуцлага байдаггүй. За хүүхдийнхээ гаргаж буй одоо үг ерөөсөө үл тоомсорлож ханддаг. За анхаарал халамж ерөөсөө тавихгүй. Тэгэл өөрөө өөрийгөө л одоо ингээл аваад явдаг. За нөгөө хүүхдээ удирдын чиглүүлэх талаар ерөөсөө ер нь анхаарал ханддаг. За тэгэл сургуультанд тушаагаал за багш нарт нэг учрыг олох байлгүй даа гэсэн иймэрхүү юмгаар ханддаг. За тэгээ хүүхдүүдтэйгээ ойрдон дотн харилцаа үүсгэх тал дээр ер нь туйлын бэрхшээлтэй ханддаг гэх ингэж байгаа. Нэг онгой байдаг штэ нөгөө тог тасарлаа тэгсэн чинь гэрийнхэнтэйгээ тог тасраад гэрийнхэнтэйгээ нэг хэсэг зур ярьж үзлээ. Айгуу дайжгүй хүмүүстэй хамт амьдэрдэг юм байна штэ гэдэг чинь яг энэний нэг жишээ баг. Яг ерөөсөө нэг бие биенээс хамаардаг амьдрал. Одоо энэ ухаалаг утас гарцсан. Ер нь л тэгээд эцэг эхчүүд маань одоо шуугилдаа байж ийснээс уцаа оролдоо байж гэх. Үгүй ер нь тэгээд шууд л зөгчдөг. Гэ одоо тэгээд одоо амьдрал дээр одоо юг нь нөхөвдөө бараг л нэг ой гарантай хоёр ойтой юмнууд чинь уцварцсан ингээд салгалуулаад ингээд үзээд байна шүү дээ. Ойлоод авахар ингээд өгчдөг. Ойлоод авахар өчгөр амар байд ингээд ээж нь тэнд нь юм аа хүүхд нь уцсан ухцсан цосч байгаа байхгүй. Тэр нэг ийм нэг амар нэг өгүүлэг өгдөө ш тараа нэг ээж нь ойлоод хараад хүүхдтэй хамгийн л өөдөд юм байна л да. Тэгсэн чи нэг өдөр хүүхд нь хайч аавна гэж ойлаад ойлаад болохгүй гэсэн. Тэр нээж нь хайж нөхцөн гэсэн. Тэгсэн чи нөгөө хүүхд чинь хайчаар нүдээ сохлоод. Ямар амар. Тэгээ хожим нь том болоод би ойллаа гэд нүдээ сохолтлоо ойлно гэж юу хийд юм бэ? Яагаад тэр хайчийг надаас авчаагүй юм бэ гэж гомдлсон байна шүү дээ. Тийм шүү дээ. Манай ардын дунд гардаг шүү дээ. Бас хайртай гэхэд хайчаар тоглоолоогүй аав ээж минь гэж ингээл дуулдаг шүү дээ. Тийм нэг дуу байдаг да тий. Эхлүүлж яасан ч гэсэн эрднэр тоглоулаагүй аав ээж гээд ингээд нэг юм гоё дуунууд байдаг. Манай ардын одоо дуул бас л ухаантай байж тээ тийм ээ. Ойллоо нүдэн сохтол ойлно гэж юу байх вэ? Тэгэл яг л хүүхэд бол нэг удаа ойлол өнгөрн хайч майч бол тэгэл яг. Одоо бас утсыг бас хол ойлгох хэрэгтэй. Багал даалт утгаараа энэ чинь бас утас нүдийг сохтол шүү дээ бас. Тийм. Хоёрдугаар энэ ялангуяа 5 нас 6 нас хүртэлх хүүхдүүдийг одоо ингээд гар утсаар их тоглоулахаар тархины хор тавдар үүсэх аюултай. Тэр гар утасны долгион бол маш хортой. Тэгээд дөнгөж тэр ургаж төлж байгаа тэр оюун ухаан тархинд бол ерөөсөө шууд хор тавдрын эсийг итгэвчүүлчих гэдэг нэг ийм аюултай гэж би уншижээлаа шүү дээ. Ерөөсөө бие бэлтэр ямар ч хөгжил байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд сул байсал юм байгаа шүү дээ. Тэгээд хамаг дархлааг нь унаад байгаа шүү дээ гар утасны долгион гэдэг юм чинь. За гол сэдэд оръё. За тэгээд та. За тэгээд одоо ер нь дийлэнх одоо хүүхдийн сэтгэл зүйчд бол ер нь эрх мэдэлтэй эцэг хэм маягийг хүүхдүүдэд зохистой гэж ингэж зөвлөдөг юм байна. За одоо энэ зөв арга барилаар одоо хүүхдүүдэд хүмүүжүүлээд одоо ийм одоо хэлбэрээр одоо өөрийгөө одоо төлөвшүүлэхийг бол аав ээжүүдэд ерөнхийдөө зөвлөдөг юм байна л да. Түрүүний хоёулагийн энэ зөвдөөгөө захирангуйч биш одоо сул дорооч биш одоо хайхрамжгүйч ерөнхийдөө бол энэ эрх мэдэлтэй ээж ав. За зарим үедээ хүүхдээ эрх мэдэлтэй өгдөг, зарим үедээ бол өөрөө зөвлөө явж. Ийм байвал одоо хин эндэн зүгээр шүү гэж сэтгэл зүйчид зөвлөдөг юм байна. За тэгээд мэдээж хэрэг эцэг эхчүүдийн хувьд бол ямар тохиолдолд бол цорын ганц арга барилыг бол баримтах боломжгүй шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө ханаа барина өгөхөөс ингээл би за тийм байх хэрэгтэй гэл өөрөө өөртөө ингээ шугам дутаад байна гэдэг бол бас хэцүү. Ерөнхийдөө энэ ханын барил бол одоо болчих юм байна л да. За хамгийн гол нь бол ямар нөхцөл байдал байна тэрэндээ тохируулаад ингээд уян хатан мэдрэмжтэй байхыг л одоо хамгийн зөв арга юм болоо да гэж одоо эрдэмтэд сэтгэл зүйчид бас онцгойлон одоо зөвлөдөг юм байна. За нэг иймэрхүү одоо сэдвэл байна да хоёулагийн яриа тэгээд бас бодууштай юмнууд их байлаа тийм ээ. Манай сонсож байгаа бас сонсогч аав ээжүүд маань тийм ээ. Би одоо яг ямар эцэгт нь яваад байна тийм ээ. Энэ талаараас өөрсдөө бас нэг тунгаан бодоорой. Би одоо хүүхдтэйгээ яаж харьцдаг вүлээ. Манай хүүхд ямар уцаартай байлээ. Энэ дээр нь би ямар хариу гаргадаг вүлээ тийм ээ. Тэгэхээр нь бол хамгийн зөв арга барилтай эцэг эхчүүд бол ер нь эрх мэдэлтэй эцэг эхчүүд л болж сүлд хувирлаа тийм ээ. Тэгэл ер нь сэтгэл зүйчид тэг зөвлөд юм байна. Тэгээ бас нэг гоё үг байдаг штэ. Хүн аав юм уу ээж болсноор тэр аялал дуусаад амьдрал эхэлдэг гэж үг байдаг. Үнэхээр яг одоо ингээд би өөрийнхөө амьдралыг сан харж байхад сингл байхдаа ч юм хүүхдгүй байхад бол зүгээр өстө жаргаж байсан байгаа байхгүй одоо ингээд хоёр биений архилуулаад гутал говцны хамгийн сайхныг аваад ингээд өөртөө л одоо нэг ингээд хоолны сайхны нийтэл говцны сайхны юм сайвсан. За хүүхэдтэй бол памперсанд ороод жинхэнэ амьдрал бол памперс дээр тогтдог байхгүй юу? Өстө нэг 2000 төгрөгөөр памперс аваад гүйжсэн үе байсан надад. Тэгэл өрөөсөө хоол идэхээс илүү хүүхдийн нялх хүүхэд чинь өдөрт хэдэн памперс хэрэглэдэг үлээ. Заастаа нэг
зүгээр хамгийн наадахын чиг памперс хүүхдийн дижэл хоёрт бол зүгээр мөнгө л өстой. Тийм шүү дээ. Гамгүй уурсдаг байхгүй. За тэгэл том болгоцсон бол асуудал томроо шүү дээ. Нөгөө нэг хар туугийн нэг комеди гэдэг чинь. Эхнэр нь нөгөө хэрэглээд харна. Амар хэрэглээ хүн дээр байна гэж жирэмсэн болгоод хайцсан чинь гарч ирсэн хүн бүр хэрэглээ байна. Тэр үнэн яг үнэн. Гарч ирсэн чинь бүр хуйлгүй хөр байдаг байхгүй. Базан штэ бас. Шүн унтуулахгүй тэд нар ч яста гамгүй аав штэ. Яг зарнаар нөгөөд нь нуураад тэгэл яста өглөө өдөр ажил дээр зуурсан амтнд ирдэг байлаа шүү дээ нэг үе бол. За манай нэвтрүүлгийн өнөөдрийн сэдэв бол аавуудын өдрөөр гоё эцэг эхчүүдийн талаар мэдээлэл харилцааны талаар мэдээллийг хүргэлээ. Тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар хай онлайн шоп автомашины хөлдөөгчөөр хамтран ажиллаж байна. Сонсогч та бүхэндээ баярлалаа. Шилтэй баг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Тэгээд аавуудын баяртаа зориулаад нийт аавуудаа хурд хамтлагийн аавда би хайртай гэдэг дууг зориулвал ямар вэ гэсэн гормын сандыг оруулж аяа. Явцсан шүү дээ. Эхлэхэд явцсан шүү дээ. Яадын төгсгөлт нь бас явуулж ийл даа. Үгүй одоо зөв аавууд өөр аавын гоё ямар байдаг вэ? Би бол энэ хурдын аавда би хайртай дуртай яг л нөгөө энд нэг шүлэг байдаг байхгүй юм. Нэг л өдөр миний л адил залуу явсан аав минь тэгээд ямар юмны тоогоор лигдэж хуучирч яа гэдэг ингээд одоо ингээ харахад яг л тийм байхгүй. Саяхан л би одоо жоохон хүүхдөөс аав минь миний насны дээр л байсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээл вирусээ би баг нүдэ анаал босхын завсар эргэл аавынхаа насны дээр ирсэн аав маань одоо бурхны оронд очсон л байгаа байхгүй. Тэгээ тэр бол баг залуу байхад бол тэрийг нэг анзаардаггүй байжээ. Одоо ингээ эргээд харахад бол цаг хугацаа яасан ч хурд юм дээ. Тэгэл аав маань яасан ч хурдан хөшрөөбдэл гэж бодож суудаг шүү дээ би. За тэгээд бүх сайхан замын хөрлөнд оролцоод явж байгаа бүх сайхан аав нартай зориулаад 3 гавьяатын ааваа дуулын имийг сайхан уран бүтээлийг та бүхэндээ зориулан гიშгэлүүлж байна. Хамтдаа сонсогч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа баг. За бас ингэх хэрэгтэй тийм үү?